Хятадын анхны Нобелийн шагнал зохиолч Мо Яны морины яриа өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомжийг сонссон уу? Морины яриа. Өдөн гүрээр нүүрэн дээгүр илбэхэд би зүүднээсээ сэрлээ. Нүдний өмнө том хар хэрэм шиг нэг асар харагдлаа. Танил үнэр сэтгэлийг минь догдлууллаа. Намайг сэрэхэд өнөө цаг алсран удаж бодит байдал үгүй боллоо. Энэ зүүд үү? Энэ зэрэглээ юу? Би хаана ирчих вэ? Тунгалаг наран 30-аад жилийн өмнөх үеийн шорон хэрмийг гэрэлтүүлнэ. Хэрэмний оройд шарлсан өвс халиурч, түүний дээр өдөн гялалсан азарган дахиа донготон зогсно. Хэрэмний өмнө сүрэл овоолоостой. Энэ дахиа өвсөн дундаас идэж хайж тонголзно. Хэрэмний өмнөх шонгоос уяатай хэдэн үхэр нүдээ анин хэвхэн бясалгаж байх шиг харагдана. Мөрий тахир шон дээр үхрийн хялгас наалдаж, шорон хэрмэнд үхрийн баас зайгүй шаваастай байлаа. Бодит ахуйгаас шилжиж, зүүднийх гэмээр дурсамжийн ертөнцид аялсан тэрээр гайхсаар, тэнэгэлцсээр, итгэж ядсаар. Гэвч түүнд бүх юм нэн үнэмшилтэй, бодит юм шиг санагдаад явчихжээ. Би сүрлийн өмнө сууж гараа сунгавал дахианд хурч болохоор ахаа цааш гараа алдалвал үхрийг барьж үзэж болохоор байлаа. Гэвч би дахиандч үхэрдч гараа хүргэсэнгүй. Дээш үлийж харвал ташаан дээрээ Z99 гэсэн тамгатай хөгшин морин зогсож байлаа. Энэ морь гунхгар сайхан амт юмсан. Хээрийн цэргийн ангиас үйлдвэрлэлийн баазад ирж үлээ. Хүч чадал сайтай. Унаад явхад уул унсан мэт үнэн сайхан байдагсан. Төш шиг зандгар толгойтой. Дөрвөн туурайн хар болдоор цутгсан юм шиг хүнд. Миний хөгшин морь. Энэ зүүд үү? Энэ зэрэглээ юу? Би хаана ирчих вэ? Морь минь чи байсан юм уу? Гэж хашгиран үсрэн босоод морины хүзүүнээс зүүдлээ. Морины хүзүү дулаан, үнэрэн түүнд дотнохон, халуухан, янагхан санагдаж, нүднээсээ том том нулимс бөмбөрүүллээ. Гэтэл морин соотон чихээ хайчлан сортой айлгаж, юм үзэж нүд тайлсан хүний хэлээр Ингэх хэрэггүй залуу минь, ингэх хэрэггүй. Үүнд чинь би дургүй. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Суугаад миний үгийг сайн сонс. гэд хүзүүгээ сунган түүнийг газраас шувууны үдмэт өргөн хөндийрүүлж сүрлэн бухлын өмнө лаг гэд суулгалаа. Эр хүн тэрээр гараа сунгахад тахиа үхэрд хурч болохоор тийм ойрхон байлаа. Энэ зүүд үү? Энэ зэрэглээ юу? Гэсээр манер ганцаараа ярина. Бүтэн 30 жил морь бид хоёр уулзсангүй. Гэхдээ чи минь хайрт хонгор минь хоёулаа ингэж уулздаг байх гэж тэ. Хөгшин цэрэг олон жил уулзаагүй үнэнч нөхөр хилэн хар морио гөлрөн.
Морин дөш шиг зантгар том толгой, урт сайхан биетэй, уужим сайхан ташаатай. Дөрвөн туурай нь хар болдоор цутгсан мэд хөхөлбөр өтгөн сүлтэй юм. Харин нэг зүйл хөгшин цэргийн анхаарлыг татлаа. Юунаас болсон юм мэдэхгүй. Морины хоёр нүд сохорчээ. Түүний нүдний өмнөр олон хэрэг явдал жирэлцэн өнгөрлөө. Тэгээд ахиад л ганцаараа ярьлаа. Санаж гин үү морь минь? Би чиний сүүлнээс хялгаслан авч хуурын жавхтас хийдэг байсан. Морь хан хэрэм мэд бат зогсно. Санаж гин үү морь минь? Би чинийхээ нуруунд дээр тоглон суугаад ном уншдагсан. Чи минь зангууга буулгасан хөлөг онгоц шиг огтхон ч хөдөлдөггүй байж үл. Би чиний цусыг сорж байсан хөх төрөг олон ч удаа үргээсэндээ. Санаж байна уу хонгор минь? Морь хуучин эзэндээ баярлсан сэтгэлээ огт илэрхийлсэнгүй. Чулуун баримл шиг хүйтэн хүндий. Моринд минь корпус командлагч мордоод дайсны жагсаал руу давтлан орж маш олон гавьяа байгуулсан юм гэж хөгшин цэрэг ярьлаа. Зэргэлдээ тосгоны хүүхдүүд миний морины тухай баатарлаг түүх зохиож ярьцгаадаг гэж хөгшин цэрэг бас ярьлаа. Харамсалтай нь морь тийм үгүй альнийг ч илэрхийлсэнгүй. Тэр юу ч дугралгүй хүйтэн төмөр шиг хөхий дааж байлаа. Хөгшин цэрэг олон ч удаа тосгоны хөгшдөөс морины түүх намтар яагаад нүдэн сохорсныг мэдэх гэж шалсан юмсан ч хинч түүнд яг бодит үннийг хэлээгүй билээ. Үнэн гэдэг чинь хүн бүхний мэддэг зүйл биш шүү дээ. Харин одоо бол хөгшин цэрэг мориныхоо хүзүүг илбэн Морь минь дээ. Хайрт морь минь. Нүд чинь яагаад сохров? Сумны хилтерхий дайрчихсан уу? Нүдний өвчнөөс болоо юу? Цогсоогороо зүрмэглэх хооронд бүргэд тоншчихсон уу? морь юу ч ярихгүй байлаа. Тэгснээ гинт ам нээж За яахав. Чи үннийг мэдхийг хүссэн. Тиймээс одоо би хариулъя. түүний зөөлөн уруул татвалцаж өвсөн дэлэгдсэн цагаан шүдэн яралцсан. Амнаас нь гарах өвсний ихүүн үнэр хөгшин цэргийг мансууруулна. Морины дуу тахиралтаж мөхрөлдсөн хоолоогоор дамжих шиг бүдэгхэн хөндөй сонсдож байлаа. Хөгшин цэрэг морины яриаг анхааралтай чагналаа. Чи мэдэх байлгүй дээ. Японд нүдний тухай нэг алдартай домог байдгийг. Ядагчин охин Шүүникийн муу хүнд хорлогдсон нүрээ төлүүлж нүдээ сохлуулдаг. Энийг мэдсэн амраг залуу Сазакен өөрийнхөө нүдийг сохолдог юм. Чи сонссноо? Өөр ийм нэг түүх бас байна. Эртний Грекийн Эдип хаан төрсөн эцгээ хөнөөж эхтэйгээ гэрэлснээ хожим мэдээд харуулсахдаа хоёр нүдээ сохолсон гэдэг. Бас өөр түүхч бий. Чи сайн мэдэн дээ. Танай тоцгоны Ма Ванцэй эхнэртэй их хайртай учрав цэргийн албанаас мултрахын тулд шохойгоор хоёр нүдээ сохолсон юм. Чиний нүд сохорсон нь энэ бүхэнтэй ямар хамаатай вүлээ? Чи тэнэг амт юм да. Энэ бол байгаа бүхнээ зориулах золиос юм шүү дээ. Энэ дэлхий дээр зарим нь юмнаас зүхтах гэж нэг хэсэг нь ямар нэг юмыг өөрийн болгохын тулд эсвэл сайн сайхны төлөө нүдээ соглох явдал гарч байсан юм.
Тийм дээ. Чи энийг сонирхохгүй. Магадгүй чи энийг ойлгохгүй гэдгийг би мэднэ. Надад бол чиний нүд яагаад сохорсон гэдгийг л мэдэх нь чухал. Би яг бодиттой үннийг хүсэж байна. Ер нь байна. Чи мэдэх үү? Чиний нүд яагаад сохорсныг мэдэх гэж би зөндөө явсан. Олон ч хүнээс асууж лавлсан. Нэг ч хүн надад үннийг хэлээгүй. Бүргэд тоншчихсан гэж манай тосгоны ван өвгөн хэлсэн. Харин хум болохоор өөр юм ярьсан. Хөөрхий чиний морины нүд өвдсөөр байгаад сохорсон гэсэн. Гэхдээ би энэний алинд нь ч итгээгүй л дээ. Чамайг хүлээж харуулсаар байгаад өдөр бүр нулимсан цовсаар байгаад сохорсон юм шүү дээ гэж шавьоохон хэлсэн. Энэ үгэнд харин би итгэсэн. Энэ үнэн үү? Олон жилийн өмнө би цэргийн агт байсан. Чи мэднэ дээ. Энийг миний ташаан дээрх тамга гэрчлэн. Z99 гэсэн тамга харж байна уу? Улайсан төмрөөр тамгалсан тэр зовоорыг одоо ч би мартаагүй. Чи тэгэхэд гялалцсан эрлэхэг овцоор байсан. Ганган дэгжин боловсролтой ир. Үннийг хэлэхэд би эзэн чамдаа маш их хайртай. Бид яг л янаг хос шиг байсан санаж байна уу? Тэгэлгүй яах. Чи бид янаг хос шиг бие биедээ хайртай байсан. Нэг өдөр чи хамар сэтлэм ингэсэг ханхлуулсан нэгэн бүсгүйг над дээр мордуулсан. Би уурлаж бүлгэн тонгоцсоор ойров сум шиг довтлохтой мод мөргөж тэр бүсгүйг чинь унгаачихсан. Тийм ээ. Маш сайн санаж байна. Тэгэхэд би чамайг сохор моргиж харааж суран ташуураар оруулсан. Мори минь дээ, мори минь. Үнэн чи нөхөр минь. Намайг өршөөхөр. Тийм ээ. Чи намайг учир зүггүй ташуурдсан. Энэ муу сохор морь гэж харааж үйлээ. Тэгээд би чамайг ташуурдаж байхдаа нүдийг чинь тэс ороолгочихсан юм уу? Халаг минь гэж. Үгүй. Чи сохлоогүй. Гэхдээ сохор моргиж харааснаас чинь хойш би ахиж нүдээ нээхгүй гэж шийдсэн юм. Ашигүйдээ бурхан минь гэж. Чи тэгвэл сохор болж жүжиглдэг байх нэ? Үгүй. Би сохор морь. Морь ингэж хэлээд алс холын бүрэнхий замаар давхин бодлоо. Энэ чинь юу вэ? Би зүүдэлсэн үү? Энэ зүүд байв уу? Сэргэлээ байв уу? Тунгалаг наран 30-аад жилийн өмнөх үеийн шорон хэрмийг гэрэлтүүлж, хэрмний оройд шарлсан өвс халиурч, түүний дээр өдөн гялалцсан азарган дахиа донгодож зогсно. Хэрмний өмнө сүр лавоолоостой эм дахиа өвсөн дундаас идэж хайж тонголцно. Шонгоос уяатай үхэрнүүд нүдээ аниад хивхэн бясалгаж байх шиг харагдана. Мори тахир шон дээр үхрийн хялгас наалдаж, шорон хэрмэнд үхрийн баас
зайгүй шаваастай байлаа. Эрхэм сонсогчдоо. Хятадын анхны Нобелийн шагнал зохиолч Мо Яны морины яриа өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомжийг сонсголоо.